өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2019 оны 11-р сарын 24-ний орой шөнийн 11 цаг 45 минут Сидней хотын цагдаагийн газар дуудлага ирлээ. Утасны ард байрны нэг оршин суугч сандарсан айсан олоогоор ярив. Тэр хүн байрныхаа нэг айлаас аимшигтай дуу гарч байгаа тухай мэдэгджээ. Хүүхдийн уйлах, орилох чимээтэй давхцаад тавилга хөмөрч унсан дуу юм эвдэж хагалж байгаа мэт хүчтэй шимээ сонсогдож түүний дундуур том хүмүүсийн хашгирах чимээ холилдон сонсогдож байв. Хамгийн аимшигтай нэг эмэгтэй авраач надад туслаач гэж цөхөрсөн байдалтай орилж байжээ. Мэдээлэл авсан даруйда цагдаа нар газар дээр нь очиж шалгалтив. Энэ байр нь Сиднейн хойд хэсгийн Пибл гэдэг дүүрэгт байдаг. Тайван, аюулгүй, цэвэрхэн, сургалтын чанартай газруудаараа алдартай. Хятадаас ирсэн олон гэр бүл суурьсан намгүм орчин. Цагдаа нар дуудлага өгсөн хурштай уулзаж дэлгэрэнгүй асууж лавлахад тэр үед бүх юм намгүм болсон байлаа. Өмнөх тэр чанга орлолд гинэт л бүрэн намжин болсон байв. Хөршин ч яг аль айлаас дуу гарсныг тодорхойлж чадсангүй. Ямар нэгэн баримжаа мэдээлэлгүй тул цагдаа нар ойр орчмыг 30 минут шалгаад нэг ч зэчгтэй зүйл олохгүй буцжээ. 3 хоногийн дараа буюу 11-р сарын 27 оны өглөө 10 цагт Сидней цагдаа дахин яаралтай нэг дуудлага авлаа. Энэ удаа цагдаа руу залгасан хүн бол үл хөдлөх хөрөнгийн агент байсан. Тэр хүн хэлэхдээ өөрийнх нь хамт ажилладаг нэг хүн түүнд маш хачирхалтай мессеж явуулсан гэжээ. Мессежийг уншаад тэр хүн үнэхээр чичирсэн байв. Харин тэр мессежинд ингэж бичсэн байлаа. Хэд хоногийн өмнө би сэтгэл санааны хувьд докторгүй байсан. Эхнэртэйгээ маргалдах үед санамсаргүй эхнэрээ алчглаа. Үүнийг уншаад агент энэ бол тоглоом биш гэдгийг маш сайн ойлгож тэр даруй цагдаад мэдгэжээ. Цагдаа нар тэр даруй тухайн хаяг руу очлоо. Харин уг байрны 4-р давхрын хаалгыг хэд хэдэн удаа тогтсон ч хариу өгсөн хүн байсангүй. Тэдэнд байсан ганц баримт нь тэр мессежинд бичигдсэн аимшигтай үнэн л байлаа. Ингээд цагдаа нар хаалгыг хүчээр онгойлохоос өөр аргагүй болжээ. Байран дотор яг л тулаан болсон мэт байлаа. Цусны толб өрөөний шалан дээр, унтлагын өрөөний хийсэн дээр цус бүр хөшиг хүртэл цус нь будагдсан байв. Эвдэрч хаягдсан тавилгын дунд нэг онцгой зүйл анхаарал татаж байлаа. Тэр нь гэрийн том хөлдөгч. Цагдаа нар мэргэжлийн зүүн савингороо хөлдөгчийг шалгажээ. Тэгтэл дотор нь хөлдсөн хүний цогц байв. Шинжилгээгээр талигаач нойролцоогоор 35 настай хятадын иргэн Австралийн байнгын оршин суугч Чинжэн гэдэг эмэгтэй болох нь тогтогдов. Шүүх хэмжээний дүгнэлтээр түүний цээжийн эсэгт 3 утганы шарх байсан бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаан болжээ. Түүнийг дор хаяж нэг өдрийн өмнө нас барсан гэж үзсэн байна. Түүний нөхөр бол Лю Хавлын Хятадын Сычуан мужийн хүн. Харин тэр Австралийн иргэншилтэй болж амьдсан байжээ. Хоёр хүн ч Австралийн иргэн байсан. Хөлдөөгчийн таган дээрх цустай гарын хэн Лю Хавлыных болох нь тогтогджээ. Талигаачийн хумсанд ороос төхрийг нь дээнхээ илэрсэн. Бусад бүх мөр нотлохооч муу адил түүнийг зааж байв. Энэ бол гэр бүлийн хэрүүлээс үүдэлтэй аллах байсан. Алсан хүн нь нөхөр нь. Гэхдээ Австралийн цагдаа нар гимттгэдэг олж тогтоох үед Хавлын аль хэдийн Австралиас явчихсан байлаа. Хэрэг гарсны яг дараахан тэр хоёр хүүгээ аваад нисэх буудлын руу явж Сиднейгээс шууд нисэж буцаад Хятадын Сычуан руу очсон байв. Энэ нь Австралийн цагдаа нарт маш хүндрэлтэй байдал үүсгэсэн. Яагаад гэвэл Хятад Австрали хоёрын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлээ өгөх гэрээ байдгүй. Өөрөөр хэлбэл Австралийн тал нь Лю Хавлынд эрүүгийн эрх үүсгэх хангалттай нотлох баримттай ч тэр Хятадын нутаг дэвсгэр дээр байгаагийн хувьд түүний хүчээр баривчилж Австрали руу авчрах эрхгүй гэсэн үг. Тэдний хийж чадах цорын ганц зүйл нь Хятадын цагдаад хандаж сэжигтнийг олж тогтоох мөн хоёр хүүхдийн аюулгүй байдлыг шалгаж хамгаалж өгөхийг хүсгэл байлаа. Дараагийн өдөр нь буюу 11-р сарын 28-нд Хятадын талаас хариу ирэв. Илгээс нь мэдээлэлээр бол Хавлын Сычуанд газарсан дараа шууд эхнэрийнхээ эцэг эхийн өөрөөр хэлбэл хадам аав ээжиндээ очижээ. Тэр хоёр хүүхдээ хадам аав ээжтэй үлдээгээд охинд нь юу болсныг өөрийн амаараа хэлж бүхнийг үнээр нь хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Хавлын өөрөө сайн дураараа нутгийнхаа цагдаагийн эсрэг рүү очиж мэдүүлэг өгч байцаалтанд оржээ. Харин хоёр хүүхэд аимшигтай шүн аимшигтай зүйл туулсан ч одоо ээжийнхэн талын өвөө эмээдээ очиод харж хандах хүнтэй аюулгүй газар байгаа гэдгийг сонсоод Австралийн тал багч гисэн тавширсан байна. Хэргийг илүү сайн ойлгохын тулд цагдаа нар тэдний таньдаг хүмүүстэй ярилцаж мэдээлэл цуглуулжээ. Найз нөхөд танилуудын яриагаар бол талигаа Чинжэн Хятадын Сычуан мужийн Чэнду хотоос гаралтай
Австралид ирээд Сиднейд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажилладаг байсан. Үүнийхээ хажуугаар тэр интернетээр бараа зарж, импортын барааны жижиг бизнест давхар хийдэг байжээ. Түүнийг таньдаг хүн болгон нэг л ижил зүйл хэлнэ. Чинжээнийг сайхан зантай, дулаахан, тусч, үнэтэй чөлөөтэй харьцдаг сайн эмэгтэй байсан гэдэг. Мөн түн олон хүн түүнийг чадварлаг, ажил амьдрал зохион байгуулалт сайтай, хоолыг үнэхээр амттай байдаг гэж магтдаг. Харин нөхөр Хаулын тухайн үед 36 настай байсан. Тэр ч бас эхнэртэйгээ адил чиндүүгээс гаралтай. Өмнө нь түүнийг маш ирээдүйтэй авьяастай залуу гэж ярьдаг байжээ. Ахлах сургуульд байхдаа тэр чиндүүгийн хамгийн шилдэг сургуулиудын нэгэнд сурч бусдаасаа эрс ялгардаг, онцгой толгой сайтай хүүхэд гэж тооцогддог байсан. Зарим их сургуульчид бүр тэр ахлах сургуулаа төгсөөд шүүд Хятадын хамгийн шилдэг 2 их сургуулийн нэг Цинхуа эсвэл Пекингийн их сургуульд шууд илсэн гэж бичигдсэн байдаг. Гэхдээ дараа нь энэ мэдээллийг нэгтлэхээр Хятадын албан ёсны мэдээллийн санг шалгахад Хаулын нэртэй тодорхой зүйл алдаагүй байна. 2008 онд 25 настайдаа Хаулын Австралид ирж гадаад оюутан болжээ. Тэр Макаури их сургуульд сурсан. 2011 онд төгсөөд Хаулын Чиндүү рүүгээ буцаж нутагтаа нэг компанид дэд захирлын албан тушаалд ажилд оржээ. Ингээд 5 жилийн албан тушаалтай ажиллав. 2016 он болоход тэр ажлаасаа гарч эхнэр хүүхдэд агуулад ур мөсөн Австралид суурших шийдвэр гаргажээ. Түүний бодлоор Австралид амьдрал эхнэр хүүхдүүдийн ирээдүй илүү дээр байх болно гэж бодсон биз. Ингээд гэр бүлээрээ шинэ амьдралаа эхлүүлэхийн тулд Хаулын Пембл дүүрэгт байр аавна гэж шийдэж 90 гаруй сая Австрали долларыг зарцуулж байр авчээ. Австрали дахин суушаад 2018 оноос эхлэн Хаулын үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж эхэлсэн. Тэр нэг агентлагт орж голчлон Сиднейн дээд хойд хэсгийн дүүргүүдэд үйл хөдлөх хөрөнгө зурчилдаг байв. Үүнтэй зэрэгцээ тэр Хятадд нэг ресторан нээсэн тул хоёр орны хооронд байнга нисэж Шанхай, Сидней хоорондын амьдралтай урагш хойш яваад байдаг завгүй амьдралтай болжээ. Хэрэг гарах үед энэ хоёрт 2 хүү байсан. Том нь 6 настай, бага нь 4 настай. Хаулны тухай асуухад түүний таньдаг хүн болгон итгэж чадахгүй байлаа. Найз нөхд нь Хаулын бол тайван, шударга, хинт ч төвөг уддаггүй, зөөлөн хүн гэдэг байв. Үйл хөдлөх хөрөнгийн компани хамт ажиллах хүмүүс нь түүнийг маш эргээр дүгнэдэг. Яриа багтай, даруухан, зөөлөн ааштай хүн гэж тодорхойлдог байлаа. Хүмүүсийн нүдэнд хамгийн тод үлдсэн зүйл нь Хаулын байнга гэр бүлээ ярьдаг, эхнэр хүүхдэрээ бахархдаг байжээ. Манай эхнэр ингэдэг, манай хүүхдүүд тэгдэг гэж үргэлж ярьж нүүр дүүрийн нэмсгэлтэй, бахархсан царайтай байдаг байсан. Эхнэр Чэнчэнч мөн нөхрөө их халамжлана. Ажил гарсны дараа машинтай ирж Хаулын аав нь хамтдаа гэртээ харна. Иймээс сайхан дүр зургнуудаас болоод тэдний таньдаг бүх хүний нүдэнд энэ хос бол үнэхээр аз жаргалтай, эвтэй, бахархмаар гэр бүл байсан юм. Гэтэл яг ийм төгс харагддаг гэр бүл ийм аимшиг төгсгөлтэй болно гэж хэн төсөөлөх вэ? Хэрэг гарсны дараа л ойр дотны хүмүүс эргээд бодохдоо тэр үед нэг тиймэрхүү шинж тэмдэг байсан юм байна гэж сүүлд нь ойлгож эхэлжээ. Гэхдээ тэр үед хинч тийм ностой зүйл болно гэж бодоогүй. Эсвэл анзаараад ч тийм ч аимшигтай байдал хүрнэ гэж төсөөлөөгүй болохоор хайхраагүй өнгөрчээ. Гаднаас нь харахад Лүү Хаулын бол амжилттай, ухаантай, чадварлаг залуу шиг. Гэвч энэ байдлын цаана цөөхөн хүн л мэддэг маш ноцтой асуудал нуугдаж байлаа. Тэр бол сэтгцийн өвчтөй хүн байсан. Тодруулбал Хятадд байхдаа түүнийг эмчнэр шизофрентэй гэж оншилж байв. Энэ бол хүний бодол, сэтгэл хөдлөл, авир аашинд нөлөөлдөг маш хүнд сэтгцэн эмгэг. Онош гарснаас хойш байнга эмууж, шинж тэмдгээ хянахыг зааварлжээ. Хаул нь яагаад ийм өвчтөй болчихов гэдэгт одоо ч тодорхой нэгмөр хариулт байдаггүй. Эмнэлгийн үүднээс харвал шизофрен нь зөвхөн нэг шалтгаанаас үүсдэггүй. Удамшил, орчин, сэтгэл зүйн дарамт гээд олон хүчин зүйл нийлж байж үүсдэг өвчин. Хэрвээ гэр бүлд хэн нэг нь ийм төрлийн өвчтөй бол дараагийн үед ийм өвчний эрсдэл арай өндөр болдог гэж үздэг. Үүн дээр нэмээд орчин, нийгмийн дарамт, ажлын стресс, харилцааны асуудал, мөнгө санхүү, гэр бүлийн маргаан гээд бүхнээс шалтгаалж хүн хэд ачаалалд ордог. Хаулын амьдралыг харахад олон хүн түүнийг асар их дарамтд байсан гэж таамагладаг. Хятад, Австрали хоёрын хооронд бизнес, ресторан, үйл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн амьдрал, хоёр улсын хоорондох амьдралын зохицуулалт. Энэ бүх зүйл түүний мөрөн дээр байнга хүнд ачаа болсон нь гарцаагүй. Хосын харилцааны талаар илүү ойр байсан хүмүүс нэмж ярьжээ. Тэдний хэлснээр Чинчэн их хүчтэй зан чанартай, өрсөлдөх дуртай, хинт ч ялагдах дургүй эмэгтэй байсан. Гэр бүлийн амьдрал дээрээ нөхөртөөгөө байнга том дуугаар маргалдана. Хашгирч, зэмлэлчих гээд байдаг.
үгээ өвчлээд би зөв гэдгээ тулгадаг талтай. Харин үүний яг эсрэг талд Хаулын даруухан дотгошоо хүн сэтгэл хөдлөлөө ил гаргаж чаддаггүй, дургуйж бай, гомцсонж бай, дотроо хадгалж үгээ хэлдэггүй. Хариу маргалдах, өөрийгөө хамгаалж ярих чадвар муутай. Гэхдээ энэ нь Чинчэн нөхрийнхөө өвчний үндсэн шалтгаан байсан гэсэн үг биш. Үндэ Хятадын Сичуан Чунжин орчмын газар нутагт эхнэр нь гэрийн бүх ажлыг хариуцаад нөхөртөө ширүүхэн хандаж загнаж цэмлэх нь түгээмэл байдаг. Тийм төрлийн гэр бүл тэнд бараг хэвийн зүйл тооцогддог. Тэнд эмэгтэй хүн айл гэрийн бүхнийг гартаа хатгаж хоолунд мөнгө санхүү шийдвэргээд бүгдийг удирдна гэд хошигнон ярьдагч би. Сичуан нутгийн эрчүүдийн хувьд энэ маягийн эхнэр дамгаалсан харилцаанд багаасаа тассан байдаг. Хаулын өөрөө ч ийм соёлд өссөн учраас зөвхөн эхнэрийнх нь хатуу зангаас болоод сэтгцийн өвчин туссан гэж шууд өгнөж болохгүй. Гэр бүлээрээ Австралид нүүж ирсэн дараа тэр эндхийн эмнэлэг дахин үзүүлж шинжилгээ хийлгэсэн байна. Австралийн эмч нар байдал нь тогтворцсон гэж үзсэн бололтой эмээ болж болно гэх маягийн зөвлөгөө өгчээ. Хаул нь эмчийн үгэнд итгээд эмнүүдээ ухаа бүрэн болсон байна. Гэвч энэ шийдвэр маш том алдаа болжээ. Эмээ зогсоосны дараа түүний байдал сайжрахын оронд улам дамжирсан ноцтой шинж нэмнэгүүд илэрч эхлэв. Хэрэг гарахаас жилийн өмнөөс эхлэн түүнийг таньдаг хүмүүс түүний зан авир өөрчлөгдөж улам сонирн босоо байгааг анзаарах болжээ. Тэр хүмүүсийг үргэлж сэжиглэж өөрийг нь хорлох гээд байна гэж боддог болсон байна. Энэ нь эмчилгээгүй шизофрен өвчний маш түгээмэл илрэл. Эхлээд тэр хэн нэгэн өөрийнх нь нуцыг чагнаж байна. Түүнийг мөрдөж хорлох гэж байна гэж бат итгэж эхэлсэн. Хинд ч тийм юм байхгүй гэж тайлбарлаад баримт хэлээд итгүүлэх гэж оролдоход тэр огт сонсохгүй. Өөрийнх нь хардаж төсөөлсөн бүх зүйл жинхэнэ бодит үнэн гэж итгэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний энэ хардлага өөрийнх нь эхнэрлүү чиглэж эхэлжээ. Одоо тэр эхнэрээ өөр эрэгтэйтэй явдаг. Бүр тэр эрэгтэй нь өөрийг нь хорлох гэж байна гэж итгэх болсон. Ингээд Хаулын байнга эхнэрийнхээ уцыг шалгаж мессеж дуудлага, сошиал бүхнийг нь ухаж өөрийн хардаж буй нотлохоог хайдаг болсон байна. Гэхдээ үүгээс дуусахгүй. Түүний төөрөгдөл гэр бүлийн аимшигт байдал хүргэсэн удаач байсан. Тэр шөнө Хаулын гал тогооны утга байраад эхнэр хоёр хүүхдээ өрөөний буланд суулгаад та нар эндээс хөдлөхгүй бүгд хамт унд гэж шаардсан байна. Учир нь өнөөш нь муу хүмүүс гэрлүү дайрах гэж байна. Та нар энд байж л аюулгүй гэж тэр итгэж байжээ. Хутга байрчсан Хаул нь үүдний хаалга ширтэн шүнжин найргуу зогсож хин нэгэн хаалга хөшгөлөн ороод ирэхийг хүлээж байгаа мэт байдалтай байсан гэдэг. Нэг бүтэн шөнийн турш Чинчэн болон хоёр жаахан хүүхэд нь тэр өрөөний буланд чичирцууж айдас авцсан байлаа. Нөхрийнх нь зан ааш ийхүү улам бүр докторгүй болж ямар нэг хяналтгүй басныг хараад Чинчэн өөрийгөө болон хүүхдүүдийн аюулгүй байдлаас үнэхээр айж эхэлжээ. Ингээд тэр ингэж амьдрах арга алга гэж үзэж нөхөртөө байнга садлая гэж хэлдэг болсон байна. Гэвч сэтгцийн өвчин төрөглөөр дүүрсэн хүний толгойд эхнэрийн энэ үйлдэл огт өөрөөр ойлгогдно. Хаулын салах гээд байна гэдг нь эрэгтэй хүнтэй яваад одоо намайг орхиж явах гэж байна гэж итгэж байлаа. Ингээд түүний толгойд хардалт улам хүчтэй болж эмгэх хардалт нь бүр дорцсон. Атаархал сэжгэн нэмэгдэж байдал нь бүрч хурцжээ. Салалтын асуудлаар хос хоёр дахин тоолж баашгүй олон удаа хэрүүлхийж муудаж дийлдэгэ байсан. Хэрэг гарахаас өмнөх сүүлийн саруудад Хаулын Хятадд ажиллаж байсан ресторан маш хүнд байдалд орж эцтэй дампуурч хаагджээ. Бизнес нурж унсан эдийн засгийн хувьд сэтгэл зүйн хувьд ч түүнд маш том цохилт болсон. Нэг талдаа бизнес нурсан дарамт, нөгөө талаа гэр бүлийн амьдрал салалтын ирмэгдээр ирсэн нь түүний сэтгэлийг бүрч илүү дарамталж үнд болгож орхив. Үүний зэрэгцээ Чинчэн энэ удаа салтынхаа шийдвэрээсээ ухрахгүй бүр сална гэж хатуу шийдсэн байлаа. Ингээд хамгийн сүүлд тэд хоёулаа ярилцаж салж тустай амьдрахаар албан ёсоор тохиролцсон байна. Хуульцсан хувьд хараахан албан ёсоор салаагүй ч сэтгэл санааны хувьд энэ гэрлэл аль хэдийн дууссан байсан гэсэн. Тэгээд 2019 оны 11-р сарын 24-ний өдөр бүх зүйл дэлбэрэх өдөр байв. Оройн Чинчэн дахиад л нөхөртөөгөө салтын тухай ярьж эхэлжээ. Гэвч удахгүй ширүүн хэрүүл болж эхэлсэн. Хоолой нь улам чанга болж маргаан нь ширүүсч коридор хөршүүдийн алив төртөд сонсогдох хэмжээнд хүрсэн байна. Хэрүүл хэрээсээ итгэж өөртөө ч барьж дийлэхгүй болсны улмаас хөршүүд цагдаа дуудаж эхлэв. Гэхдээ бидний мэдэж байгаачлан цагдаа нар ирэх үед байр дотор аль хэдийн намгүн болчихсон байсан. Тэд хаасайгүй ирээд 30 минут орчим шалгаад онц чигтээ зүйл ололгүй бутсан. Тэр үед цагдаа нар мэдэхгүй байлаа. Тэд ирэхээс өмнө 4 давхрын тэр байранд
хаавлан эхнэр Чэнчэнийг хутгалж өнөөч гисэн байжээ. Маргааш өглөө нь 11 сарын 25-нд тэр эхнэрийнхээ утсыг авч ажлын даргад нь мессеж бичжээ. Мессежиндээ гэр бүлд нь яаралтай асуудал гарсан тул хэдэн 7 хоног ажилдаа очиж чадахгүй, амралт авах хэрэгтэй боллоо гэсэн утгатай зүйл бичсэн байна. Ийм гинтийн мессеж хүлээж авсан дарга нь санаа зовж шууд буцаад залгаад юу болсныг асуужээ. Гэхдээ утсыг нь Чэнчэн биш хаавал нь өөрөө авсан байна. Тэр яг л энгийн юм шиг тайван олоогоор гэр бүлд маань яаралтай асуудал гараад бид хятад руу буцах хэрэгтэй боллоо гэж тайлбарлажээ. Дарга нь юу ч сэжиглэлгүй амралтыг хүлээн зөвшөөрсөн байна. Эхнэрийнхээ ажлын асуудлыг ингэж зохицуулсан дараа хаавлын байрнаасаа гараад ойролцоох худалдааны төв рүү явжээ. Тэндээсээ нэг том хөлдөөгч худалдаж авсан. Ийм хөлдөөгчийг угаасаа хоолун цадгалах зориултаа гэж бүгд мэднэ. Гэтэл энэ удаа түүний зорилго нь огтур байлаа. Тэр эхнэрийнхээ цогцыг хөлдөөгчн дотор хийж лагийг нь хаасан байна. Онцгой анзаарах нэг зүйл нь тэр байрныхаа цусыг огт цэвэрлээгүй. Өрөөний шалан дээр, унтлагын өрөөний хэвсэн дээр, өшгөн дээр хүртэл цусны тал бүсэрсэн мөр бүгд тэвээрээ үлдсэн байв. Тэр өдөртөө багтаад хаавлын 2 хүүхдээ дагуулж оройны нислэгийн тий захиалсан. Нэг найзасаа тэднийг нисэх буудлын руу өргөж өгөхийг хүсжээ. Мэдээж хэрэг тэр найз нь 4 давхрын тэр байранд яг юу басан талаар юу ч мэдээгүй. Төлөвлөгөө ясаар бол тэд 11 сарын 25-ны орой Сиднейгээс нисэх ёстой байсан. Гэвч тэр өдөр цаг агаар тааруу байсан учраас нислэг хойшилж дараагийн өдөр нь Сичанд газардсан байна. Хятадд очсноосоо ердөө 1 хоногийн дараа 11 сарын 27-нд хаавлан хийсэн эргээ хүлээсэн. Эхлээд Австралид хамт ажилладаг үйл хөдлөх хөрөнгийн агент найз руугаа мессеж бичиж юу болсон талаар нэгэнгүй илчлэн бичжээ. Тэр мессежийг үнсэн найз нь шоконд орж шууд Австралийн цагдаа руу залгасан. Ингэж л Сиднейн цагдаа нар Пемблийн 4 давхрын байранд очиж Чэнчэний цогцыг олсон хэрэг. Үүний зэрэгцээ хаавлын хадам аав хадам ээжиндээ очиж охиныг нь өөрөө хөнөөсөн гэдгээ хэлж 2 хүүхдээ тэдэнд даатгаад дараа нь цагдаагийн хэсэг рүү өөрөө очиж баривчлагдсан юм. Одоо хүртэл хаавлын Хятадын нутаг дэвсгэр дээр байна. Хоёр улсын хооронд шилжүүлээ өгөх гэрээ байхгүй учраас Австралийн цагдаа нар түүнийг Австрали авчир шүүх боломжгүй. Тиймээс энэ нэрийг Хятадын шүүхийн тогтолцоогоор Хятадын хуулиар шийдэгдэх магадлал өндөр. Гэхдээ одоо хүртэл түүний шүүх хурал яа шийтгэлийн талаар аль бие усны илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Цаашид юу болсон тухай тодорхой баримт олон нийтэд ил болоогүй байгаа. Нэг анхаарал татах зүйл бий. Хэрвээ шүүх хэрэг үлдэх үед хаавлын шизофрен өвчний нөлөөнд байсан. Өөрийн өвлөлийг бүрэн ухамсарлаагүй гэж үзвэл хуулиар түүний яалыг өнгөрүүлэх боломжтой болдог. Энэ бол энгийн бүр төгсмөд харагддаг гэр бүл доторч харанхуй эмзэг тал нуугдж байдаг гэдгийг харуулсан аимшигтай түүх байлаа. Хайр гэр бүл амьдрал гаднаас нь харахад төгс байж болно. Гэвч хаалганы цаана ямар тайван бус бодол, ямар айдас, ямар гүн ганцаардал нуугдж байгааг бид хизээж мэддэггүй. Сэтгцийн өвчин бол үл таамсарлаж, нууж, дотроо төвчж явдаг зүйл биш. Харин цаг тухайд нь эмчлүүлэх, ойлгох, дэмжих шаардлагатай эмгэг юм. Хэрвээ тухайн үед нь зөв тусламж, эмчилгээ, хамгаалалт байсан бол магадгүй энэ эмгэнэл тохиолдохгүй ч байсан байж мэднэ. За өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.